Чимдээ миний өгш энэ дээр нэг эхлүүлчих тэгээд явчихдаг. Эхэлсэн юм уу? Рекорд явуулсан. За явцсан гэж шүү манайхаа. За 1 2 3 эхэлцгээе манайхаа. Хараа яг нэг амралтын өдөр нэг уулан дээр гарч нэг ойрлдог штэ. Гэдэг шиг яг тэгж ойлё заа идэхүү. Хой стрессээ тайлалтай идэв юм. Тэ? Өнөөдрийн тэр өнгөрөл рүү хандж байгаа нэг орилчил доо. Ямар хийстгийн чи гээд тэр нэг хийсэд байгаа цагаан ямиг өнгөрөл гэдгийг шүү манайхаа за Монголоо. Өнгөрөл. Yes, санаа. Энэ нэг вэгтэй шоу. Гэтэл байна. Чи ардын нам их уу те? Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр бүрэн скор ажиллаж байна. Баярлалаа. За энэ 7 хоногт мэдээж Монголд юм чи маш олон сенсац байлаа. За маш олон хуйлууд батлагдчих ах шиг байна. За нөгөө мөн урт настай удаан жаргалтай татврын хууль маань батлагдлаа. За дээрээс нь тамхины хуулийн хэрүүл, Казак Монголын хэрүүл, дээрээс нь боо хэрүүлнүүд боллоо. Улаанбаатар хоттой холбоотой хэрүүл мэрүүлгээд маш олон хэрүүл боллоо. За тэгээд бүгдээрээ мэдээнүүдээ эхнээс нь нэг нэгээр үзье. Энэ 7 хоногоос Монгол оронд маань 100 ирж цагаан хөнгүүд маш ихээр тарсан байгаамаа. Энд гэхдээ 6 сарын 1-ний хавцаа уг нь ингэж тардаг шүү дээ. Энэ жил нөгөө хүүтэн болохоор ингэж орой байж байгаа шүү дээ. За эхнээ. За өнгөрсөн 2-7 хоног жингаа маш хүүтэн байлаа. Цас орлоо. За тэгээд сүүлдээ овоо гайгүй дулаараа шиврээ бороо орлоо. Мэдээж шиврээ бороо орсон чинь гол маань жоох уйрлцтай манайхаа. Өөргөдөө нөгөө сэлб голын бүтээн байгуулалт маань нөгөө шиврээ бороонд уйрлсан сэлб голтой маань хамт урсаад алгуулчлаа манайхаа нөгөө гэл тракторал хөрхий самраалах юм. Яна самраад нэмэр байхгүй шүү дээ. Наач тэгэл аваад явах юм бол аваад явна. Чи хичнээн тэр бомын төсөвтөөч үлээ хөрхий ингээд нэг юм Берлиний хан шиг юм барьж байгаа л дотор нь бас нэг ингээд нэг юм суулгах гал энэ хаваржингаал мөнгөсөн байгаа чааваас. Тэгсэн чинь дээр нь өвснүүдийг авч яваад доор нь байсан нөгөө мө хар юунд л үлдэл нөгөө хулдаас нь л үлдсэн байна. Харамсалтай юм боллоо. За дээрэс нь Улаанбаатар хотод байгаа янз бүрийн тийм сонин шийдлүүдийг бас хүмүүс энэ 7 хоногт гаргаж иржээ. Баруун дөрвөн замын явгууны гарцны гол байдаг энэс. Энийг дөрвөлжин төмөр хайрцаг ямар учиртай юм бэ? Яг энэ замын гол хүмүүсийн хөлд. Ингээд доош нь суулгасан маягаар хийж болоогүй махтай. Нэг авдаг шиг ингээд ээжих юм. Энэ хүү ихэндээ ингэсэн байгаа Эрдэнэсийн хайрцаг өгнө гэж бодсон байна. Тэ нэр энэ юу юм бол энэ юу хар хайрцаг юм болоо те? Энэ арай Монгол улсын хар хайрцаг юм биш үстэй. Хүмүүс чинь айгаад идэг. Гэхдээ энэ Монгол улсын хар хайрцаг нөгөө бодлого нь хаана байна гэсэн чинь яг гудамжинд ингээд би байна. Би тэр хар хайрцагч юм байна. Намайг эзэмдээч. Яг хүмүүсийн голд. Гэхдээ нэрээ энэ бас сонирхолтой шийдэл биш шүү. Яг хүмүүст ингээд асуулт тавиад те би юу вэ гэд те. Би ч гэсэн нэрээ энийг одоо сайн учрыг нь олохгүй байгаа. Ямар ч байсан манай Улаанбаатар хотод маань ингээд гудамжинд нэг юм хар хайрцаг байгаа юм байна. Дотор нь юу байгаа нэг сонирм. За дээрэс нь одоо явган хүний зам амтай холбоотой бас манай хувийн хвшлүүд маань бас өөрсөндөө ашигтайгаар их гой зам тавьсан байх шүү. За циркийн зүүн талын нэг Time Tower гэсэн нэг өндөр шаргал байрлал байна. За тэгэд гадна талын замын нөхцөл байдал нь гамшиг болцсон. Нэг юм бетон зурмаг ингээд асгаад
илүү гарсан зураг басгацсан юм уу яатсан. Тэгээд энийг боржуур наашаа дэлээж орж ирсэн. Тэгээд энд ингээд бетон зурмаг ингээд овоогод ингээд бэрчсэн. Би энэ бетон зурмыг гайхаад байгаа юм ингээд зүгээр ингээд асгаад ингээд цуулаад ингээд арцаалгаад ингээд үхрийн баас шиг ингээд овоолгоод ингээд тэгснэ энэ хамгийн аюултай юм нэмхэн төмөр ингээд цууцсан. Ингээд барьцалдсан. Тэгснэ ингээд юм хар панерын өөдс мөц доороос нь цухууцсан. Энэ нааша гарч ирэхгүй байна. Энүүгээр явахдаа та нар хөлөө мэдээтэй гараа. Явгууны зам байхгүй хагараад тэрүүгээрээ бүр имтрээд хог болцсон. Энэ өстой сонирхолтой юм аа. Ямар хүн хийлгээд ямар хүн ингэж хийх үү? Юу доор нь ингээ панер манертай нөгөө согтуу байсан юм шиг. Нөгөө зүгээр нэг бүх хогнуудын тавьж байгаа. Дээрээс сайхан зэмт. Тэр нь бүр ингээд археологийн олдор болцсон байна. Гэтэ та нар анзаарсан уу? Яг энтэл нь бол нэг олон нийтийн зам юм шиг байна, тий? Нөгөө боржуур бол нөгөө нэг манай бидний мэддэг боржуур шиг байна. Энтэл нь бол хувийнх юм шиг байна. Тэгээд аль нь л нэг тийм сэтгэлгүй шаацсан юм шиг харагдаад байна, тий? Хоёуланг нэг хүн хийцсэн болов ч гэж бодох шиг. За дээрэс нь явган хүний замаар явж ирсэн гинт явган хүний замгүй болсон байна. On and off гэж ямар даварсан байдлага бай тээ. Ингээд бүр хүний явган хүний гарцыг хаацсан байвал яах вэ? Энэ талаар нь яваад үтсэн чинь цаашаа гарахгүй байгаа байхгүй юу? Тэгээд ингээд буцаж тэрэнгүүрээ гараад машин замаар явж иж энэ River Garden руу явна нэ. Ингэж одоо машин замаар яваа юм. Яг ингээд явган хүний замаар явж ирсэн нэг сонин өөр юм руу ороошсон. Энэ хаана юу энэ on and off руу зам бүхэн on and off руу хүргэн. Гэтэ зүгээр та нар бодож үзсэн on and off-ын онон батах баян хүмүүс дургу гэж болох уу? Тэ? Та нар ингээд хотгон руугаа яав гэд төөрүүлж явуулж муу. Төөчлөө. Гэх мэтчлийн ийм сонирхолтой газрууд Улаанбаатар хотод маань олон байна. Тэгээд гоё юм аа. Юу гэж юм бэ? Энэ 7 хоног жингоо хүмүүс очрлоо хөрх юм. Нөөцийн махны өргөтгсөн худалдаагаар хоньны мах 1 кг нь 13,000, үхрийн мах 15,000-аар худалдаалагдаж байна. Нэг хоньны гулууц 200-аас 350,000 төгрөгийн хооронд үнэтэй байна. Жишээлбэл Баянзүрх дүүргийн 4-р хороонд нөөцийн махны худалдаа 10 цагаас эхэлсэн. Энэхүү өргөтгсөн худалдаанд 200 гулууц мах ирсэн ч тухайн цагт 500 орчим иргэн нөөцийн маханд дугаарлсан байсан учраас тал хүрэхгүй хувь нь л өнөөдөр гэртээ махтаа хэрсэн байна. Хэдий хэр хэмжээний мах борлуулах гэж байгаагаа дугаар таслахгүй байгаагаас олон хүн нэг дороо удаан хүлээж үүмээ нүүсч байгааг иргэд шүмжилж байлаа. За ингээд бас энэ бол Баянзүрх дээр болсон үйл явдал байгаа. За Баян гол дээр юу болсныг бүгд харцгаая. Зүгээр энэ доромжтой зогсоо ерөнхий сайдын засаг дарга нь энэ нийслэлийн удирдлага ард түмнийг битгий ингэж доромжил. Дүүрэгт ганц машин ирчээд шүнжигээ очирсан хүмүүс 200 хүрэхгүй 100 гарах юм дарааж штэ. Энд чи доромжил ард түмнийг инээс илүү доромжил байхгүй. Номер ч авчихсан гэж байна. Номер уу? Одоо нурдуу дуусчих байлгүй. Би өгдөө 6:30 дээрээ тэгэл одоо байж байна. Хаа чадаагүй юу? Чадаагүй. Одоо 28-ыг амаар шүү дээ. Тэгээд 28-ыг аваад ирсэн юу ч авчихгүй хоосон боцлоо. За ингээд энэ 7 хоног жинхэнэ хаасаагүй өгд өгччүүдээ бүгдийг нь очирсан. Энэ нь шүү дээ уг нь эдийн засгийн амар энгийн хууль юм байна. Даа чи энэ хуулийг ер нь дээр дооргүй л мэдэхгүй байна. Зах зээлийн үнээс доогуур буюу доогуур одоо үнийн дээд хязгаарыг тогтоох юм бол тэнцээ эрэлт ихсдэг. Энэ маш ингийн бол нэг Монгол улсад маань мах одоо байхгүй болчоод ч юм уу те хүчит шонгор дээр ч юм уу эсвэл танаа гэрийн гадаа дэлгүүрт мах байхгүй болчоод биш. Маш хямдхан мах зарж байгаа учраас яг зөвхөн тэр хэсгүүд дээр эрэлт ихссэн байгаамаа. Эдийн засгийн маш энгийн хууль. Энийг хүмүүс ойлгохгүй байна. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн үнээс доогуур тогтоохлоор яг ийм эрэлт болон хомсдол үүсдэг юм байна. Энэ ерөөсө хаан ч ингэн. Ерөөсө хаан ч ийм зүйл болно. За тэгээ хөрхи
нэг нь үнийг бууруулах гэдэг юм, нөгөөх нь үнэ бас барих гэдэг юм уу юм. Одоо тэргүй энэ 6 сар 7 сар 8 сард мах уу. Одоо буу. Тэгтний 11 сард буухад энэ нөхдүүд яах хэрэгтэй байхгүй. Махан нөөцлөх хэрэгтэй шүү. Ягтаарч нөхөр авдаг юм яадаг боцолдог юм төвийнх нь. Хөрчөнд үргээд авчих юм хямдхан багт. Тэгээд л хавар тийм байхгүй бол мал өсгөхөөр малчдыг буруутгаад бид нар зах зээл нийлүүлж бас ажлынхаа амьдрмаар байна шүү дээ. Тийм үстэй. Гадагшаа гаргаад тэр зах зээл борлуулаад гадагшаа гарах нь зөв. Одоо энэ махалыг хорж болохгүй гадагшаа гарах. Тэгвэл бидний амьдрал дээшлээ. Малчд бол өндөр байвал бидэрт ашигтай шүү дээ. Та өөрсдөө тэр намар наад нэг махцахаа аваад одоо хөргөч мөргөчөндөө хийгээ хадгалж болтгүй юм уу? Өвлийн ич мичээ авч болтгүй юм гэсэн ийм хоёр байр суурь. Нэг нь бол ашиг олох гээд байгаа. Нөгөөх нь баг үнээр авах гээд байгаа. Тэр дунд нэг жуучлагч орсон тэр нь төр. Тэгээд тэрнээс нь болоод ийм том оочор дараалал хомсдол үүссэн. Нөөцийн махны хомсдол үүссэн. Түүнээс махны хомсдол ерөөсөө үүсээгүй. Тэгээд энэ 7 хоногчингоо хүмүүс нөөцийн маханд очирсан байна. Яг л социализм шиг. Яа тэгэл ингээл хүмүүс амар мах цахандаа очирлоод байжсэн чинь эрчим хүчний салбарынхан ажил хаяхаа мэдэгдлээ. Эрчим хүчний салбарын цалин нэмэхийг шаардаж 6 дугаар сарын 30-ны өглөөний 8 цагаас эхлэн улс даяар ажил хаяхаар боллоо. За тухайн салбарт 35 байгууллагын 9317 ажилтан байдаг. Үүнээс 27 байгууллагын 6600 ажилтан санал асуулгад оролцож 94.9% нь ажил хаяхыг тэмцсэн байна. Энэ ажил аялалтын ард эргээгээд энэ улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой нэлээд үр дагаврууд гарнаа. Ийм асуудлыг гаргахаас нь өмнө энэ асуудал дээр нэлээд шуурхай соргол шийдвэрийг гаргаач гэж хүсмээр байна. За ингээд 6 сарын 30-наас үйлдвэрчний эвлэлийнх нь ажил хаяхаа мэдэгдлээ. Ойролцоогоор 30% цалингаа нэмүүлье. Бид нар маш хүнд ажил хийдэг. Зарим нь борог амь насаа золин байж энэхүү ажлыг хийж гинэ гэж. За тэгээд яг энэ салбарын бас мэрэгжилтэн өглөмж гээд залуу байдаг. За тэгээд энэ залуу юу ярьсныг өдөр сонс. Бусад салбар тэргүй хөгжөд юм тийм үү? Барилга жишээ тийм ээ. Замраагүй л барьж байгаа болохоос биш маш хурдтай их сайхан барьдаг болчихлоо шүү дээ. Яг тэгэхээр барилгын метр квадратын үн зах зээлийн ханшаар шүү дээ. Засгийн газар ирээд таныг метр квадратаар тэдэд зар гэж барилгын компани захирлыг хинч загнаж чадахгүй байх шүү дээ тийм. Тэгэхээр энэ салбарын барилгын инженер болон бусад ажилтны цалин зах зээлийн ханшаар эрчим хүчний салбарт байдаг. Тэгээ одоо өнөөдөр ажил хаях мэдээлэл өгөө 6 сарын 30 нь хэднээс гэж вэ? Ажиллаа хийх эхэлнэ гэж тийм. Тэгсэн. Тэгэхээр нөгөө үн тарифыг ингэж хатуу зохицуулалтаагаар ингэж дээрээс доошо загвараар ингэж барьж явахаар ингэж яалч үнэнд гүйцэтгэж байна л да. Салбар нь өөрөө хоцрогдож байна. Өөрөө шин технологи нэвтрэхгүй байна тийм ээ. Яг үнэ. Манайха яг энэ цахилгаан мах хоёр дээр эдийн засгийн яг 1% үйлчилж байгааг та бүхэн хараарай. Альва нэг бараа бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоочихлоор тэнцээ яадаг вэ гэхээр нөгөө бизнес хийж байгаа хүмүүс нь хөгжихөө болж эхэлнэ. Дээрээс нь хомсдол үүсч эхэлнэ. Махан дээр ялгаа байхгүй, цахилгаан дээр ялгаа байхгүй. Цахилгаан дээр яасан бэ гэхээр махнаас илүү олон жил тухайн бараа бүтээгдэхүүний үнийг барьсан учраас өнөөдөр яг ийм байдал үүссэн. Энэ хоёрын яг эдийн засгийн эффект нь яг хоёулаа нэг шүү. Зүгээр л бараа бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг л барьчихж байгаа. За тэгээд бид нар үнэнд гүйцэгдэж байна. Яг үнэн. Тэгээд үн гэдэг бол хамгийн үнэн зүйл байдаг. Тэгээд энийг хиймлэр ямар нэгэн байдлаар барихлаар ийм л зүйл болдог. Тэгээд бүгдээрээ эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй байцгаая монголчуудаа баярлалаа. Манайха бүрэн скорынхан маань та бүхэнд зээлийн оноогоо 3000 төгрөгөөр биш 1000 төгрөгөөр авах боломжийг нээж байгаа юм байна. 2025 оноос хойш үйлчлэгээ явуулж байгаа бүрэн скорынхан маань 2026 оноос ахуулаад Mongolia-гоор таны зээлийн оноог танд харуулдаг болсон байна. Энэ ямар учиртай бэ гэхээр та өмнө нь зээл аваад хугацаанд хэр төлж исэн, за тэгээд зээлээ бүрэн төлсөн эсэх болон бусад үзүүлэлтүүдийг бүгдийг нэгтгэхэд танд зээлийн оноог харуулдаг болсон байгаа. Энэхүү оноог Mongolia дээр 3000 төгрөгөөр авдаг байсан бол одоо та 1000 төгрөгөөр авах боломжтой. Та зээлийн оноогоо хайрлахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй. Бүрэн скор та бүхэнд баярлалаа. Зээлийн оноогоо шалгаарай манайхаа.
Өмнөх машиныхаа зээлийг төлөөгөөж дахиад машин авах гэж байна. Чамд ямар хамаатай? Манай ч нэлийн баг байна да. Өөр орлогын харьцаа ойрцоор зээлийн оноо буурахад хүссэн зүйлээ ч авч чадхааргүй болох нь. Зээлийн оноогоо хайрлахгүй бол тэд ч чамайг хайрлахгүй. Биднийг мэдээчгүй байхад өнгөрсөн 7 хоногт нэгэн сонгуул болоод өнгөрсөн байна. За тэгээд тэрхүү сонгуулийн дүнг танилцуулжээ. Аймаг сумдын иргэдийн хурлын нөхөн сонгуулийн нийлбэр дүнг сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн холбогдох байгууллагууд эцсийн дүнг гаргасан байна. Нийлбэр дүнгээр нийт 46 мандатаас Монгол Ардын нам 26 мандат буюу 56.5%-аар ялт байгууллаа. Ардсан намаас 17 мандат буюу 36.9% санал авсан байна. Хүн нам 1 мандат 2 бие дагч энэ удаагийн нөхөн сонгуульд сонгогдож гарч ирсэн байна. Ялангуяа аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын 9 мандатад Монгол Ардын намаас нэр дэвшсэн 9 нэр дэвшигч 100% санал авч ялт байгууллаа. За тэгээд саяны орон нутгийн нөхөн сонгуулиар Ардын намынхан ялт байгуулсан гинэ. Тэгээд тэр зэсмэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр бараг 100% шахуу ялсан юм шиг байна. За тэгээд мэдээж одоо өрсөлдөгч том нам нь Ардсан нам байгаа. Ардсан намынхан юу ясныг сонс. Яг өнгөрсөн хугацаанд анхан шатанд иргэдэд хамгийн ойр байдаг төвшөнд арчилсан намын нэр дэвшигчид илүү өндөр санал аваад аймгийн төвшөнд муу санал авцаа. Яг энэтэй холбоотой зарим нэг дүгнэлтийг бас хэлэхэд үнэхээр бас арчилсан нам тал талын хараа тус хөндлөнгийн олон байгууллагуудын судалгаагаар арчилсан намыг ард иргэдийн дотор үнэлж байгаа үнэлт рейтингийн үнэлгээ яг өнөөдөр хамгийн өндөр гардаг. Энэ бол хараа тус байгууллагуудын та бүхэн харж байгаа үнэлт үнэлтүүдээр. Гэтэл яагаад аймгийн хурлын сонгуульд иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд цөөхөн санал авчваа гэдэг. Тэгэхээр олон нийтэд арчилсан намын рейтинг өндөр байгаа ч гэсэн энэ элдв сонгуулийн сүлжээ, нүүрсний мөнгө алуун тушаал эрх мэдэл 10 гаруй жил засаглаж байгаа төрийн алууны бүтэц энэ бүх зүйлээр ардчилсан нам сонгуулийн эцсийн үр дүнд бас ядаг хүдээж байна. За ингээд Ардсан нам аймгийн иргэдийн төлөөлөгчдөр ялагдал хүлээсэн. За тэгэхээр ямар ч байсан бид нар суман дээрээ бол ялсан шүү гэдэг юм ярьсан. Хөөхий дөө шүүх. За яах вэ тэгээд дөө. Яг цогтгорлын ярианд бас үнний ортой юм байгаа. Одоо эн чинь ерөөсөө юм сүлжээ болцсон нөгөө энийгээ хөл гэж ярьдаг. Тэгээд хөлн дээр хэн мөнгө тарааж гин, хөлн дээр хэн хүчтэй вэ тэр нь ялдаг тий. А гэхдээ бас Ардсан нам нэг юм байд юм билээ. Би ч бас одоо тийш ингээд нэг дүрэгдээд гарсан юм шүү дээ. Бас нэг халт нэр дэвшнэ гэж байгаа. Зүгээр надад ажигласан юм бол нэг юм байсан. Зүгээр дур эзнээ голохгүй гэдэг шиг тий мөнгөтэй зүгээр дуртай хүмүүсээ дэвшүүлээд идэм билээ. Түүнээс хэн ялахыг дэвшүүлдэггүй. А зүгээр мөнгөтэй амбицтай тэгсэн мөртлөө хинч танихгүй зүгээр л нэг юм дуртай нөхдүүдийг л дэвшүүлээд идэг юм шиг санагдсан. Хэрвээ яг тэрүүгээр явах юм бол 28 онд ч гэсэн яг ингээл бид нар ялагчлаа гэж бас нэг баахан юм тоочоо сууж явах болов. Тэгэхээр одооноос бас нэг жоохон өөр байгаад нэг олон нийтэд танигдсан те бас нэг жоохон өөр хүмүүсээ авахгүй тэгээд мөнгө өгсөн хүн болгоно эсвэл эрх мэдэлтэй Ардсан нам дотор хэн хамгийн хор найруулснаа дэвшүүлээд байх юм бол та бүхэн дахиад 10 жил ч ялагдчих магадгүй шүү. Тэгээд орон нутгийн сонгуулиар Ардсан нам ялагдчихаа. Харамсалтай. Энэ 7 хоногт наадмын амралттай холбоотой нэгэн шийдвэр гарсан. Юу яач манайхаа 2 хоног нэмээ шаач гэсэн. Үндэсний их баяр наадмаар төрийн байгууллагууд 10 хоног амрах шийдвэр нэгэнт хэрэгжихээр болсон. Улсын төсөв санхүүждэг төрийн байгууллагуудын хувьд зохицуулалт хийж болох ч хувийн хвшлийн байгууллагуудад хүндрэл учирч байна. Бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа санхүүгийн төлөвлөгөөгөө дор хаяж хагас жилээр урьдчилан төлөвлөлтгөө. Тэгвэл энэ мэт гинтийн шийдвэрүүд нь үйл ажиллагааны төлөвлөлтөнд хүндрэл учруулж орлого тасалдах цаашлаад санхүүгийн дарамт үүсгэж байна гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Улсаас одоо
энэ олон хоногийн амралтыг гаргаснаар яг одоо энэ нөгөө ажиллаж байгаа ажилтан болон ажил олгогчийн хооронд бол бас юм үйл ойлголцол гарах юм айгүй өндөр эрсдэл гарч байгаа гэж харж байна. Бүх зүйл нэг гинтийн зам хаалаа, ус таслалаа, тог таслалаа, амраалаа гэдэг юм гинтийн шийдвэрүүд чинь өөрөө ингээд маневрлах маш олон юм зүйлүүдийг л одоо хувийн хвшлийнхнээс шаардаад байна л да. Тэгэхээр энийг одоо жишээ авсан шиг жил болгон наадам болж байгаа. Иргэшлийн наадмын амралтаа энэ жил төлөвлөчих юм бол хүмүүс энд нь дасан зохицол ажиллахад ямар нэгэн асуудал гарахгүй. Зүгээр маш олон юм нөгөө сюрприз яриад гинт шийдвэр гаргаад байгаа нь арталтаа маш олон юм сөрөг үр дагавруудтай. Энэ сөрөг үр дагаврууд нь яг шийдвэр гаргах хүмүүст огт нөлөөлөхгүй, хувийн хвшлтэд нөлөөлж байгаа учраас тэр хүмүүс бол одоо энийг эргэж харахгүйгээр өөрсдийнхөө яваад байгаа юм шиг санагдаж байна. Хөргөдөө яг л миний. Гэхдээ яг энэ хүмүүс хөргөө цөөнхөлтөө чаавас. Одоо яг өөрөө бизнес хийгээд түрээс төлөөд хүн цалинжуулаад явж байгаа хүмүүсийн үед амар хэцүү. А яг хөө тэгээд нөгөө амарч барих хүмүүст бол их гоё л да. Тэр чинь олонх л доо. Төрийн алд малдных яг ингээ хараа сууж байгаа шүү дээ. 2 хоног нэмэгдчихлээ. Яг манустад яана нэг сарын бүхэл бүтэн 3-1 наалга болчихлоо. Яаж түрээсээ төлөх юм бэ? Яаж ажилтныхаа нийгмийн даатгалыг залингийн давах юм бэ гэдэг одоо яг үнэхээр үсээ зулгаж байгаа. За би ч одоо дүүрсэн. Би бол наадмаар хуушураа хийн манайхаа. Тэр ирж хуушур чинь манай гадаа террасан дээр суугаараа заяа. Гэхдээ нэр амьдрал нэрээс тэ үнэхээр хоржонтой. Яг террасаа нэгээл цас ороошоос. Тэгэл цас ороод яана 5 хоног орчлоо нөгөө түрээсээ мөгж өдөр болгон бодогдоод байгаа шүү. Тэгээд арай гэж нэг юм дулаархсан нөгөө цагаан өвнө. Дахиад цагаан өвнө гэсэн чинь дахиад амралт. Хорвоо миний нулимсэн цадах болоогүй ёо. Нэрээ үнэхээр яг бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд хэцүү шүү. Харин төрийн компаниудын дарга нарын хувьд бол тэр бол үнэхээр гоё байна. Тэгэд энэ 7 хоногт төрийн компанийн дарга нар ашигтайч ажилласан, алдагдaltaйч ажилласан маш өндөр цалин авдгийг сонслоо. Хурлын гишүүн Цогтбаатар авилгатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлгийн нээлттэй сандах мэдээлэлд үндэслээд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагын үндсэн цалинг олон нийтэд танилцууллаад байна. Түүний танилцуулж байгаагаар хамгийн өндөр үндсэн цалинтай удирдлага нь Эрдэнэс Монгол компани гүйцэтгэх удирдлага байгаа бөгөөд тэрээр сарда 64.9 сая төгрөгийн цалин бол авч байгаа юм байна. За үүний дараагаар бол Эрдэнэс Critical Minerals компани удирдлага 44 сая. Харин төрийн үнэт цаас хэвлэлийн захирал 38.3 сая, Шивава компани захирал 31.6 сая, диспетчерийн үндэсний төвийн захирал 25.7 сая төгрөгийн сарын үндсэн цалинтайгаар бол жигсэн байна. 64 сая 44 сая сард штэ манайхаа. Энд ч та арайчтэй. За манай Монгол улсад л ингэж өндөр авдаг хувийн компани бол байхгүй. Хөөрхөн амт нөгөө мө юу гэдэг штэ өөрхий нөгөө мө энержи ресурсын нөгөө мө захирал нөгөө буурал толгойд авах Монгол зээж юм өндөр авахгүй өөрхөн. Тэгээ нөгөө сакс максаа яриад арай өөр юм ингээд тэгэл хараад ингээд арайч тийм өндөр авт юм ингээс үуч. Тэгээ хамгийн амар нь штэ тий. Энд чинээс чи ихэнх нь алдагдaltaй ажиллаж байгаа. Бас нэг амар нь штэ тий. Энэ цалин нь штэ тий. Тэгээд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс зөрж байгаа хүмүүс маш их байгаа гинэ. Цалин мангар өндөр мөртлөө цалингаа тооцоогүйгээр би жилдээ нэг 200 сая гэсэн чи яг цалин бараг 600 саягаар авцсан. Тийм хүмүүс маш олон байлээ. За тэгэд энэ дээр бас манай комедиан хануу тооцоол хийж үзсэн байна. За 65 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч том захирал маань сардаа 65 сая төгрөг авч байгаа юм чин ажиллаж байгаа хоног нь 26 хоног адилхан. За 26 хоногийн өдрийн 8 цагаар дундчлаад дэлхийн цагаар үржүүлэнгүүт 208 цаг. Тэгэнгүүт 65 сая төгрөг 208 цагт хуваах юм бол 312,500 төгрөгийн цагийн нэг цагийн үнэлэмжтэй гэсэн үг. Тэгэхээр нэг цагт манай төрийн албан хаагчны одоо нэг том дарга маань 312,500 төгрөгийн цалин авдаг хоног нэг цагт. За энийг 60 хуваах юм бол 5,200 төгрөг болно. Хэрвээ яг над шиг ингээд 10 минут баах юм бол 52,000 төгрөгөөр баах нэ. За баачаад нэг кофе 15 минут уугаа. Тэгээ ажил дээр орох юм бол 5,200-га
25 минутаараа үржүүлэх нэ. Ингээд ийм гайхамшигтай юм аа. Тэгээд манай төрийн албан агч нар дарга нарын цайлан иймэрхүү гоё байгаа юм байна. Тэгээд одоо 10 минут багтал 52 мянган төгрөгөөр баах нь шүү дээ. Цалин нь орж л байх нь. Сарда 65 сая төгрөгийн цалинтай дарга нар. Оо. Гэхдээ та нар бодоо 30 минут төгжигч 150 мянган төгрөг хана шүү дээ. Тэгээ ер нь одоо ажилчид нь бол 0 руу н орж гарахт нь сайн хинжээмар юм байна те. Дарга гараач мөнгө урсаад нь штэ. Дадрал штэ мөнгө урсаад. Ямар удаан бат юм бэ? Гараач. Хурдан бааж авахгүй бол хэвээр мөнгө урсгаад нь шүү дарга нараа. Балаануудаа. Тэгэхээр энэ бол амьдралаас үнэхээр тасарсан байлээ. Тэгээд хамгийн гол нь эдгээр чинь ямар ч ашиггүй ажилладаг байгаа нөхдөж. За яг хөө тэр Эрдэнэс Монголыг ч одоо Эрдэнэс монголчин баг өөрөө үйл ажиллагаа баг явуулдаг газар шүү дээ. Зөвхөн баахан доороо амар олон уул уурхайн компанитай. За тэгээд энээс гадна бас мөнгө үрд юм байна. Үр ашиг хэр байгаа ингэ явдаг. Төрийн компаниудыг дагаад дандаа авилга албан тушаал яригддаг. Төрийн өмчийн компаниуд дагаад дандаа улсын намуудын сонгуулийн сангуулж явуулдаг. Төрийн компани захирлууд нь сонгуульд нэр дэвшигтэй тухайн компани маркетингийн зарлаар ингэ зарлал хийлэгдэг. Хэдүүлээ сая татан богдоод нэрийг нь өөрчилсөн Эрдэнэс Монгол нэгдэлтэй Чингис хаан хөгжлийн корпорац болцсон. Энэ ингээд харахад зөвхөн 2024 онд борлуулалт маркетингийн зардал нь 3.2 их найт төгрөг гарсан баг шүү дээ. Ерөнхий удирдлагын зардал нь 2024 400 тэрбум та нар боддоо 400 тэрбум. 2025 451 тэрбум. Менежментийн төлбөр нэрээр 2023 170 тэрбум төгрөг цуглуулсан. Одоо энэ Чингис хаан үндэсний корпорац. Захирал нь сарын 20 мянган долларын цалинтай. Шин Эрдэнэс Монгол корпорац инженеэр ярих юм бол ямар ч үйлдвэрлэл явуулдаг. Доороо засгийн газрын тогтоолоор байгаа хэдэн аж ахуйн нэгжүүдээс менежмент төлбөр нэрээр авдаг. Тэгэд маш их хэмжээний үгээр татан буулгадаг. Ийм одоо хөрөнгийн үр ашиггүй зарцуултыг хохирлын хэн хариуцах юм? What? Юу? Маркетингийн зардал 3 их найд гарan төгрөгдөж юу гэсэн юм бэ? Үгүй энэ чи борлуулалт хийхгүй Эрдэнэс Монгол. Ямар атсны маркетингээ тэгж олон их найдаар хийх үү? Гэхдээ өөрхийн амтаа одоо энэ манай институтийн залуучуудад нэг ядаж 100 тэрбум за 100 тэрбумаас бойлоо. 300 сая зүгээр өгчихсөн. Та нар хийдгээс амар хийн. Йоо ямар амар юм бэ? Яг ийм байгаа хөөхгүй. Одоо тэгэл эдгээр чи ерөөсөө баг төрийн компани байхгүй бол болохгүй л гэл ингээд нүд нь улаачаад ойролцоод байгаа шүү дээ. Тэгээ сая хэн хариуцах юм гэж энэ залуу амар гоё юм. Энэ алдагдал энэ их үрлэгэн зарлагыг хэн хариуцах юм бэ гэхэл бид нар л хариуцсан. Өөр хэн ч хариуцсан. Тэгээ чи амар зүйлс. Тэгээ нэг ийм харамсалтай зүгээр л төрийн компани гэхлээр л юу ч хамаагүй идэж уун зүгээр ардаа та нар ингэж бодож чинь зүгээр ийм өлөнгүүдийн ингээд очиж паразитлдаг тийм л газар болсон байна. Харамсалтай тэгээд ямар ч маркетинг хэрэггүй уул уурхайн компаниудад ингэж олон их найдаар нь зарцуулаад за дээрээс нь тэр ийм амар өндөр цалин авч тэ зүгээр үнэхээр дураараа дургиж дунд чөнгөрөж ирж байна. Тэгээд үнэхээр хилээд барахгүй юм бэлээ. Эдгээр чи одоо яг энэний төлөө сонгуульд мөнгө төлж ингэж гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ энэгээр энэ паразитуудаар ингээд паразитлж ингэж амьдрах юм байлээ. Тэгээд төрийн компаниуд утгаалжээ. Skytel-ийн зуны урамшуулалт хөтөлбөр хэрэглээ бүр балли руу. За тэгэхээр таныг хэрэгэлсэн хэрэглээ бүр таныг балли руу хөтлөх болно. Дараа төлбөрт Монголдо үйлчлэгээний хэрэглэгчид маань iPhone-ы New Series-ийн эзэн болохоос гадна балли руу явах супер эрхийн эзэн болох боломжтой байна. Урьдчилсан төлбөрт үйлчлэгээний 9, 11, 14 мянга 21 мянган төгрөгийн хэрэглэгчид маань 5 сая төгрөгийн аялын багц болон балли руу явах бас эрхийн эзэн болох боломжтой. Тэгээд та бүхэн урамшуулалтаа идэвхтэй амрагдаараа хэрэглээ бүхэн балли руу манайхаа. Илүү хэрэглээ. Илүү боломж. Илүү сонголт. Илүү дата. Монголдо илүү хурдан. Дараа төлбөрт Монголдо үйлчлэгээ таны хурдтай ухаалаг амьдралын хэм маягт зориулв.
Энэ 7 хоногийн баг хамгийн том хэрүүл баха манайхаа. Казак Монголоор хуваагдж байгаад алдсан. Би Монгол чи казак алан жамаа гэж. За тэгээд мэдээж fire starter бол Нара гişүү мэс юм байна. Казакчууд тэгнэ. Тэгдэм байх. Юм л бол хужаа нартай барьцдаг юм байна. Хужаа нартай барьцдаг мөртлөө та нар муусай өвхөр монголчууд гэж хэлээд та нар тэр барьцаад байгаа хүмүүсээсээ ямар ялгаатай байгаа юм. Бүр баг нарийн ярих юм бол тэдрээсээ ч муухай байгаа гэдгээ та нар хар. Та нар миний зургийг мянган AI-аар өөрчлөөд өөрсдийнхөө зүс төрхтэй хольж матарлаад би байгаа минь энэ, будаггүй байгаа минь энэ. Монголчууд намайг ямар байдгийг, ямар үед ямар байдгийг үнэхээр мэднэ. Та нар намайг яаж ч матарлаад намайг барахгүй. За ёо. За тэгээд одоо нэг жоохон улс төр гоёрлж байгаа хэдэн хурган дарганаар энэ тэнд Монгол казак ахын дүүсийга ялварлан гадуурхах мадуурхах хинч ялварлан гадуурхаагүй шүү. Өөртөө орж ирсэн байхгүй. Өөртөө энэ балиар новшийн галаа өрдсөн. Дээрэс нь гадаад харилцааны яамны сайд Батцэг энэ талаар мэдээлэл өг. Та нарын тэр Казахстан явж ирэхдээ чанхуу гутгаад ирсэн гайгаас ч юм болоод Монгол казакаараа өнөөдөр ингээд талцаад гэж байна. Би бороогүй. Гадаад хэргийн яамныхан консулын газар байгуулна гэдэг нь штэ. За тэгэл ерөөсөө өста маш бүдүүлэг, арай л бүдүүлэг зүгээр ингээд мэдхгүй. Үгүй одоо тэгээд Нарагийн ямар байдгийг монголчууд мэддэг гэдэг Нараг ямар амар бүдүүлэг юм бэ гэдгийг л одоо бүгд л мэддэг л болсон л гэж ойлгоод тэр хужаа мужаа гэж ярьж байгаа тэр энэ парламентын гишүү одоо энэ яриад за одоо би бол өөр шүү дээ тийм ээ би бол парламентын гишүү биш би бол зүгээр л иргэн амар төвшин байхгүй да энэ бол арай л амар бүр арай сэжиг юм байна энэ гэхдээ за тэгээд яг энэ тал дээр бас улсын хурлын гишүүд юу гэж ярьсныг сонсъё. Ямар ч тохиолдолд би нэгээ ялгарлан гадуурхах үндэс ухсаа гарна ямар нэгэн байдлаар нэр хоч өгөх чинь хуулиар хориотой зүйл шүү дээ. Тэгээ энэ чинь ганцхан одоо юу гэдэг консул байгуулах асуудлаа л жишээ нь ярьж болно шүү дээ. Зөвхөн тий консул байгуулах ямар үндслэл байгаа юм, байгуулахгүй байх ямар үндслэл байгаа юм. Энд тэргээд яг тэр тухайн асуудлынхаа тухай ярьж болно тий. Гэтэл бид нар ингээд хитрхи ингэж хавтгааруулаад би нэгээ ялгарлан гадуурхалтыг би болгоод байна гэж харж байгаа. Тэгээ энэ дээр яг нөгөө энэ удаа юу гэдэг казак хүмүүсийн тухай ярьж байгаа ч гэсэн энэ ялгарлан гадуурхалт өөрөө дамжирх юм бол нэг өдөр хураадуудын тухай ярина, нэг өдөр одоо юу гэдгийг дөрвдүүдийн тухай ярина, нэг өдөр баядуудын тухай яриад ороод ирэхэд бид нар аль хэдийн ингээд хэдэн биенээ ялгарлан гадуурхаад сурцсан ийм соёл өөрөө энд тогтох гээд байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас бол миний хувьд бол одоо дээрэс нь ямар ч энгийн одоо наад захын хуульч хүн болвол энэ бол ялгарлан гадуурхалт юм аа гэдгийг бол таниад ойлгоод тэгээд энэ дээр бол бас юм байж болохгүй л гэдэг хариуг бол өгөх нь бол зүй ёсны асуудал байгаа. За тэгээд маш олон хүмүүс дургуутсан. Гол асуудал нь ерөөсөө Казахстан улсын консулын газар баян үлгэд байрших гэдгээс болсон гэж ойлгосон боловч тэр бол ингээд сүулдэ утгаа алдаад монгол хэл заахгүй байна маань баг сүулдэ муусан хасгууд монголоос зайлмайл болоод ингээд бүгүр сүулдэ утгыг алдуулаад ингээд явсан. За тэрэнд нь одоо мэдээж маш олон хүмүүс үндэсний цөөнх дургу хүмүүс байдаг. Тэд нар ингээд давлгаалж орж ирээд ингээд утгаа алдсан юм болсон. За тэгээд яг асуудлын гол болсон тэр нэг консулын газрыг байгуулах гэдэг юм уу, байгуулахгүй байгаа мó гэдэг дээр гадаад хэргийн яамнаас асуусан. За ойрын өдрүүдэд Монгол улсад бүгд найрамдах Казахстан улсын консулын газрыг нээх тухайн асуудал захим орчинд өрнөж талцаж байна. Энэ нь хэн нэгэн хүний хүсэл сонирхол эсвэл дотоод улс төрийн маргааны сэдэв биш юм а. Төрийн бодлого олон улсын харилцааг сэтгэл хөдлөлөөр бас үндэсний ашиг сонирхол дипломат зарчим геополитикийн бодит нөхцлөөр үнэлэх нь зөв байр суурь юм а. Тэг яг 10 гаруй жилийн өмнөөс энэ асуудал яригцсан гэж бид хэлсэн. Дипломат чугамаар яригдаад бас тухайн үед боломжийг судлаад ингээл өнөөдрийг хүрсэн зүйл. Тэгэхээр өнөөдөр би түрүү хэллээ хоёр улсын хооронд одоо стратегийн түншлэл тогтоогоод Казахстан улстай бид маш олон өргөн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлээд нөгөө талаас бас харилцан адил байх зарчим гэдэг бол одоо альва дипломат харилцаатай улс орнууд олон улсын нийтлэг жишгэлтэй. Энэ хүрээндээ л бид нар энэ хүсэлтийг одоо нааштаар судалж байна. Тэгэхээр өнөөдөр шийдвэр гараагүй байна. Гэхдээ бид нэг асуудлыг нааштаар шийдвэрлэх ийм чиглэлээр л ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хамгийн гол нь ийм асуудлыг үүсгэж аваад бид үнэхээр харамсаж байгаа. Тэр Монгол улс өөрөө нэгдмэл улс шүү дээ. Бид нар аль нэг үндэстэн ястан гэдэг юм уу энэний эсрэг чиглэсэн талцал хаваагдлыг бол ингээд сүүлийн өдрүүд нь олон нийтийн сүлжээгээр яваад үнэхээр харамсаж байна. За ингээд
шийдэгдэггүй асуудал юм байна. Тэрийг ингээд шийдэгдээд аль хэдийн явахаар болцсон юм шиг ингэж яриад дээрэс нь ус одоо ард түмнээ хоёр хуваагаад тэгээ хамгийн гол нь эн чинь нөгөө үндэсний аюулгүй байдалд амар сөрөг нөлөөтэй байхгүй даа. Яг гоо ингээд мэдээж яг гоо казак хүнд дургу хүн байхыг одоо үгүйсэхгүй тэр бол тэр хүний хувийн асуудал. Гол нь энийг ингээд төрийн түвшинд авчираад ингээд ус үндэстнээр нь хуваагаад ингээд хооронд нь асуудал үүсгээд ингээд явна гэдэг энэ бол өөрөө маш том асуудалтай шүү. Ингэж болохгүй наараа гişүнэ ингэж болохгүй. Ийм тэнэг гэж болохгүй. Зүгээр нэг ийм зүгээр би бол тэгэж бодсон. Энэ цаанаа нэг ийм зоригтой юм байна уу гэж харсан шүү. Би өнөөдөр нэг рил хийсэн амар олон хар PR-ын техникүүд байдаг. DCAD strategy гэж байдаг. Яадаг вэ гэхээр тодорхой асуудлыг дарахын тулд нийгмийг хоёр хуваасан ийм радикал асуудал гаргаж ирж тавьдаг нийгэмдэр. Тэгэнгүүт нөгөө өмнө байсан асуудал мартагдаад тэр асуудал дээр ингээ хүмүүс бужигнжих хоорондоор нөгөө нэг бусад юмнуудаа хийдэг ийм тохиолдол байдаг. Тэгээд наараа ийм хийж явах магадлал маш өндөр. Та бүхэн өмнө нь юу хийж ийснийг бүгдээрээ харж ирсэн шүү дээ, тэ. Мөнгөний төлөө лайв хийдэг, хүнийгч долоож л байдаг, юу л бол юу л хийж идэг хүн шүү дээ. Тэгэхээр тийм байх магадлал өндөр шүү. Тэгээд хэдүүлээ хүн дагаж хушуурах биш. Тэр хүн яг яагаад ингэж олон хүмүүсийг хагаралдуулж хуваагдуулах гээд байна гэдэг тэр цаад зорилгыг харж байгаараа битгий эмоцондоо захирагч байгаараа монголчуудаа гэж хэлмээр. Тэгээд казакчууд чир, халахууч тэр, баядч тэр, дүрж бүгдээрээ бид нар монголчууд шүү гэдгийг л хэлмээр баярлалаа. За манайха би сая Европ руу аялаад weekly show-го Европоос бэлдэхтэй үнэхээр лаг үзүүлэлттэй. За геймеруудын компьютер юм шиг л дээ. Тэгвэл үнэхээр манай видеог маш хурдтай рендерлж тэр видео карт мартыг нь үзүүлэлт үнэхээр лаг байсан. Энэ юу вэ гэхээр Nanotech Store-ын компьютер байсан юм байна. Nanotech Store нь 2014 оноос хойш 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. Тэгээд та бүхэн энэчнээс бүх төрлийн ноутбук, компьютер, түүний дагалдах хэрэгслүүдийг авах боломжтой байна. Бөөний худалдаа авалтанд тусгай хөнгөлтүүд болон all-in-one apps-ны принтерийг санал болгож байгаа маань. Харин геймерүүдтэй зориулаад CS skin бэлгэнд өгж байгаа байна. Nanotech Store мөрөөдлөө boost хийгээрэй. Та бүхэн энэхүү дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсэх юм бол орон зай төвийн 3 давхарт байгаа шүү. Дээрээс нь та энэхүү вебсайтаар ороод захиалга өгөх боломжтой, утсаар нь давлаарай манайхаа. Үнэхээр лаг компьютертэй байлаа шүү. Баярлалаа. Nanotech Store мөрөөдлөө boost хийе манайхаа. Технологийн хэрэгцээ гарсан уу? Тэгвэл бид 12 жилийн туршлага болон баталгааг санал болгож байна. Дэлхийн тэргүүлэгч брэндүүд болох Apple, Dell, Lenovo, HP, Acer хамгийн өргөн сонголт хямд үнээр. Бүх ноутбук болон PC-ндээ 12-оос 24 сарын баталгаа өгнө. Суурин компьютероо өөрийн хүссэн үзүүлэлтээр угсруулан авах боломжтой. Манай дэлгүүр бөмбөр худалдааны төвийн хойно орон зай төвийн 3 давхарт. Холбогдох утасны дугаар 77 77 48. Nanotech Store цэгийн байна. Энэ 7 хоногт үндсэн хуулийн цэцгийн 2 гишүүний талаарх асуудлыг улсын хурлаар хэлэлцээ. За энэ удаад үндсэн хуулийн цэцгийн гишүүнд нэр дэвшигч 2 нэр дэвшигчид улсын хурлын гишүүд амсаатай байна. Учир нь нэг нь захиргааны эргээр мэрэгсэн сайн хуульчвал нөгөө нь эрүүгийн эргээр мэрэгсэн Монголдо урдаа барих хуульчаа гэж магтаж байна. За үндсэн хуулийн цэц тойрсон энэхүү хамгийн том гажуудал нь хувь хүмүүсийн чанарт бас тогтолцоонд шургалсан улс төрчдөд оршиж байгааг бас гишүүд анхаарах хэрэгтэй. Учир нь цэцгийн томилгоо удаашрах, улс төрийн тохироод амгаалах, бүрэлдэхүүн докторгүй байх зэрэг нь тус тусдаа асуудал биш. Нийтдээ үндсэн хуулийн хяналтын байгууллагыг улс төрийн хүлээлгийн горимд оруулж, бие даасан байдал нь чимээгүйхэн цоорхоо үүсгэж байгаа юм. За ингэснээр хууль дээдлэх ёс бодит амьдрал дээр хүчтэй институтын зарчим гэхээсээ илүү цаасан дээрх тунхаг болон үлдэх эрсдэл нэмэгдэж байна. За өнөөдрийн байдлаар бол үндсэн хуулийн цэц маань 9 гишүүнтэй байх ёстой бол өнөөдрийн байдлаар 8 гишүүнтэй байгаа. 4-4-өөс санал хуваагдах юм бол асуудлаа шийдэж чадахгүй төвшөнд очсон ховоо удаа явлаа. Тэгээд азар энэ 7 хоногт 2 үндсэн хуулийн цэцгийн 2 гишүүнийг томилгоор боллоо. Тэгээд нэг гишүүн нь бол хугацаанд дуусаад баг жил гарan баг 2 жилч болцсон байна. Одоо байгаа үндсэн хуулийн дарагч. За тэгээд энэ 7 хоногийн төгсгөлөөр энэ 2 гишүүнийг хоёулангийн томилсон. За нэг захих юм байна.
үндсэн хуулийн цэц бол улс төрөөс амар хамааралтай болсон. Та бүхэн бүгдээрээ харж байгаа. Өнгөрсөн 2-3 жилийн турш үндсэн хуулийн цэц яаж амар бүр ингээ улаан цагаан те бүр ингээ мэдгэдгээр улс төрийн захиалгаар ажиллаж ирснийг бүгдээрээ харсан баха. Яг нь наана бол амар гой онол монлын юм ярьж байгаа ч гэсэн цаад зорилго нь ингээд маш олон хүмүүст харагдахаар байсан. Тэгэхээр энэ хоёр гишүүнийг ороод хоёулаа бас улс төрийн суурьтай хүмүүс би бол тэгж ойлгосон. Нэг нь ардсан намаас томилогдож байгаа юм байна. Нөгөөх нь ардын намаас томилогдож байгаа юм гэж зүгээр харсан шүү. Тэгэд энэ хоёр хүн маань энэ намуудын одоо оролцоо үндсэн хуулийн цэцэн энэ улс төрийнхний нөлөөг аль болох багасгахын төлөө ажилласаа. Тэгээд би бол Эрка огшигаа айгүй сайн тань. Бид хоёр бол маш олон удаа хамтдаа айгүй гой юм ярьж исэн. Уг хүн ч гэсэн айгүй гой. Скватер гишүүнийг бол бас нэг сайн мэдэхгүй юм байна. Тэгээд ямар ч байсан энэ хоёр хүн цэцэн гишүүн боллоо. Тэгээд юм ямар ч байсан сайжрах тал руугаа явдаг гэдэгт би итгэдэг. Тэгээд энэ хоёр хүн ороод үндсэн хуулийн цэцээ жоохон ч ихсэн улс төрийн хамаарлаас нь багасгаасаа гэж бодож байна. Тэгээд хоёр цэцэн гишүүнтэй болсон байна. Баярлалаа. За энэ 7 хоногийн бүр нэлээд мөнгөтэй хэрүүлүүдийн нэг заяа. Арга тэнцээж сэтгүүлч нарын энэ чайж юуныхан гэдэгт бөө хэрүүл болсон. За энэ юу вэ гэхээр мэдээж тамхины хуулийн хэрүүл байгаамаа. Би амьдралдаа анх удаа Сүхбаатарын толгой дээр энэ цахилгаан тамхи эсэргүүцэж байгаа жагсаалыг олж харлаа. Энэ юу гэсэн үг вэ? Ер нь та нар боддоо тамхи 5 насыг хорооно гэдэг жагсаал биш зэ. Тамхи бол хор, никотин бол хор гэдэг жагсаал биш. Вейп нь хор шүү гэдэг жагсаал болж ийн гэл та нар боддоо. Вейп нь хор шүү. Жагсаал хүртэл хийж штэ. Тасна ингээд вейп нь хортой, тамхи нь гайгүй. Тэгээд энэ үнийн өсний төлөө ч гисэнгүү тэ хүүхэд ингээд нас орлаач гисэнгүү чинь вейпний төлөө ч гисэж шít манайхан. За тэгээд одоо улсын хурлд энэ хууль нь одоо энэ 7 хоног дахин хилцэгдсэн. За тэгээд тэр үеэр бас олонний анхаарал татсан нэг юм яригцаа. Хамрын тамхинд онцгой албан дотор тавина гэдэг чи юусоо ойлгохгүй. Хамрын тамхи одоо никотинтой донтуулдаг тамхин бүтээгдэхүүн юм бол одоо хамрын тамхиг одоо нөгөө монгол хүмүүс чинь нэг уулзахаараа хөөргөлдөг дөө. Та сайхан хаварж гин үү? Та сайхан цусж гин үү? Энийг хориглох юм уу те? Энэ одоо бусдад буруу үлгэр дуурайл хүүхэд мөхтдөд хөөргөөрөө тамхилдаг шүү дээ. Энийг хориглох хууль араас нь гарах уу? Никотин дуулж байна. Никотин гэж. Никотин хоёраа. Никотин мэдгүй баг түргэн хэллэг юм шиг те. Никотин хоёр нэг талны нэг зүйлийн заавал. За ямар ч гэсэн ингээд юу юм бэ лээ эн чинь хамрын тамхи чинь нөгөө угаасаа тамхины навчаар хийдэг учраас бас л никотинтэй. Тэгээд татангууд чинь нөгөө хамрын салстаар дамжуулаад нөгөө никотино ингээд явуулт юм байлээ л дээ. Тэгээд энэ бас ингээд бас хоригдож байгаа юм. За тэгээд одоо бас нэг хамгийн их дайруулсан гишүүн бас өөрхий яг хууль нь орж ирсэн чинь юм ярьсан. Энэ хуулийн төслийг одоо ажлыгт хилцэж байгаа хүрээнд нь биш бас өмнө нь ийм байж болохгүй юу гэдэг өөрийн үзэл санааг хэлэхээр аль нэг компани лоббист болж хувираад байна л та. Дээхэн үед тэрвээ бид нар санаж байгаа бол социализмын үед зад угаагч аян гэдэг нэг баахан нөхдүүд орж ирээд ангиас нэг хомс нь хэрэгтэй байна гэд нэг хүүхэд гаргаж ирээд захны даун хэрэгтэй байна гэд бас нэг хүүхэд гаргаж ирээд бичил биетэн хувцснаас нь олдлоо гэд анги давуулаад шившгэлдэг байсан шүү дээ. Тэрэн шиг арилсан намын гишүүн бий. Энэ жижиглэнгийн худалдаа хэрглэж байгаа 4,000 гишүүн чинь бизнес хэрглэж байгаа цаанаас адилхан. Тэгвэл ягаад эднэр хохирож байгаа? Жижиг дунд бизнес хийхэд тодорхой хэмжээний татвараа төлөөд адилхан бизнес хэрглэж байгаа хүмүүсийн эрх ашигыг бас хэд хөндөж болохгүй гэдэг байр суурь илэрхийлсний төлөө ягаад ингэ гүтгэж шившгэлээд байгаа? Энэ дээр уучлах хэрэгтэй. Учиргүй шүүгчд одоо сэргийлэхтэд яваад тах нь бол миний хувьд бол зохимжгүй байна. За ингээ гомдсон. Шившгэлээд байгаа юм. За тэгээ номын чимэг гишүүний хариултыг бүгдээр сонсъё. Ялангуяа энэ хуулийг одоо хаврын чуулганаар хилцүүлэх гээд явуулах үед маш их гацаа гарсан. Сүүл рүүгээ өрөөнд орж ирээд
чамайг улс төрчийн хувьд хийж биш болгоно шүү. Эсвэл албаар би энэ хуулиа батлуулчих юм бол хар зах зээл албаар үүсгэж байгаа чамд харуулна шүү гэж занал хийх хүн ч гэсэн орж ирсэн. Яасан их мөнгөтэй юм бэ? Ингээд нэг жоохон их ашгийг нь хөндөд ирэхээр яаж байгааг та бүхэн бас харж байна. Гэхдээ энд ирээдүйн хойч үеийнхнээ төлөө, эрүүл мэндийг нь хамгаалахын төлөө энэ үзэл санаан дээр нэгдэж байгаа олон гишүүн байгаа гэдэгт би бол итгэж байна. За ингэдэггүй тэгээд тэр орж ирсэн хүнээ зарлж болдгоо юм уу те? Нэг л худлаа намайг орж ирээд дамжсан. Үгүй яг үнэндээ энэ хууль нь бол тэр хүн хэлсэн хэлээгүй угаасаа хар зах зээл үүсгэхэр хууль. Ер нь баг батлагдчих шиг байлээ. Тэгээд хамрын тамхи хоригдсон. За дээрэс нь нөгөө барьцсан шүү дээ. Үгүй эсэ ченж яахлаараа гаатаа байгаад бид нар гаагүй байж болдгоо. Тэгээд бүх төрлийн гааг хорж хайсан. Хорхоор улсан. За дээрэс нь татварыг маш өндөрөөр нэмсэн. За тэгээд нөгөө нэг халаадаг тамхи мамхнаас бол бүгднгээс нь маш өндөр татвар авах болсон. За ер нь шүү дээ. Бүр ингээ ванга шиг хэлээ. Энэ хууль хэрэгжил ерөөсө 2 сарын дараанаас гадаад явсан хүн болгон duty free-гээс нэг паачиг тамхи барьж ирдэг бол. Нэрнгээс ийм хууль баталж илээ. Дээрээс нь хуучин хуулиндаа ерөөсө анализ хийгээгүй. Одоо тэр 500 м чи ерөөсө тэр хууль батлагдахаас хойш хэрэгждэггүй байсан. Би одоо тэрийг бүр аль тэр Эрдэнэ чимэг гэдэг хүн ярьж байхад би одоо бүр одоо отхон гэд сэтгүүлч Эрдэнэ чимэг ингээ бид гурав ингээ ярьж тэр чинь баг 10 жилийн өмнөх болсон 10 гаруй жилийн өмнөх болсон хилцүүлэг баха. Ярьж исэн яг тэр хууль нь яг хэвээрээ ерөөсөө энэ хуулинд өртөж байгаа хүмүүсээс санал аваагүй ингээд ийм хуурай хууль батлагдлаа. Ерөөсөө манай ахаа ерөөсөө ийм байна да. Хуулиа ерөөсөө батлахын төлөө баталж байгаа болохоос хүмүүст хэрэгтэй хууль батлахын төлөө батлахгүй байна. Тэгээд яг одоо экос гэдэг тамхи бүгдээрээ ингээд ганцаар орж ирдэг шүү дээ. Тий. Айкос юм уу тий sorry. Би өөрөө тавигдаад. Зүгээр ингээд ажилтдаг байхгүй. Яг тэрний замаар бусад бүх веб тэгэл бүр эсээ хүртэл одоо тэр замаар орж ирэхээр болж байгаа шиг байна. Тэгээд маш харамсалтай зүгээр л хуурай хууль баталчлаа. Тэгээд судлаагүй тэгээд олон улсын байгууллагын зүгээр лоббигоор маш их мөнгө төрж тэ маш их эрх мэдэл төрж одоо ийм новшин хуурай хууль батлаа. Тэгээд одоо мэдхгүй бүгдээр амьдрал дээр харцгаая. Тэгээд хүссэн хүсээгүй энэ хууль хэрэгжихгүй хуурай хууль болно. Хараарай зөө би бүр хараарай гэдэг чинь. За одоо яг энэ тамхины хуультай адилхан зөө бас амьдралд хэрэгжихэд амар хэцүү нэг хууль батлагдсан зөө 7 сарын 1-ээс хэрэгжинэ. Энэ нь одоо скутер, байк гэдрийг одоо зэгслэх тухай хууль. За тэгээ энийг нийслэлээр ярьсан. Та бүхэн дугаар авах ямар ч боломжгүй ийм тээврийн хэрэгслүүд оруулаад ирсэн. Тээврийн хэрэгсэл нь бол өөрөө давхцахгүй өгдөл бүхий арлын дугаартай байдаг. За энэ төрлийн тээврийн хэрэгсэл бол яг нэг хүрчлэн арлын дугаар байхгүй. Өөрөөр хэлбэл модель одоо завгарын энэ сериал дугаар бүхий. Нэг сериал нэг завгар дээр үл хэдэн 100 хэдэн мянгаараа үйлдвэрлэгдэг. Ийм онцлогтой. Дугааржуулна гэж байгаа шүү дээ. Тэр дугаарын бүртгэлийг яаж хийх? Дугаарыг яаж олгох юм? За 7 сарын 1-ээс ингээд дугааргүй, бүртгэлгүй, даатгалгүй тэ явахгүй нь шүү дээ. Бүгд одоо ингээд нэг зэрэг гараанаас гарнаа. Одоо өмнө байгуулагдсан, сүүлд байгуулагдсан, өмнө орж ирсэн, сүүлд орж ирсэн. Одоо тийм ямар ч ялгаа байхгүй. Одоо 7 сарын 1-ээс бүгдээрээ хуулиа хэрэгжүүл. За ингээд нэг нь арлын дугаар байхгүй юм чи яаж бүртгэхээ мэдэхгүй байна гэсэн чинь тэгвэл та нар дугаар олго гэжсэн. Тэгээд энэ нэг лалтрын юм нь яасан гэж манайхаа нэг юм юутай заяа. Нэг юм хандлага айгу муухай. Уг нь бол хамгийн гол хийх ажил нь юу гэхээр скутер дугууны зам барих нь хамгийн чухал ажил нь заяа. Тэгсэн чи тэрийг хийхгүй зүгээр хувийн компаниуд дээр хамаг хариуцлагуудаа аваач тавьчихж байгаа. Одоо энэ 7 сарын 1-ээс хойш энэ хууль хэрэгжихгүй яг үнийг л. Яг гэвэл би өдөр болгон энэ скутерээр явдаг. Манай зам дээр нэгч машины жолооч, скутер болон мопедэнд зам тавьж өгөх жолооч байхгүй. Нэрээ шүү. Яг л би өдөр болгон барьдیں۔ Өдөр болгон скутерээр явдаг. Дээрээс нь төгжрлийг бууруулахын төлөө олигтой алхам хийгээгүй. Нэг ч алхам хийгээгүй. Ганц зундаа нөгөө төгжрөл буурж байгаа гол шалтгаан чи энэ идчихтэй өөр юмтай. Энийг муулуулад байгаа энэ хэдий скутер, мопед واخгүй юу да. Өөртөө ажил хийхгүй тэгсэн мөртлөө гарч ирж байгаа арай нэг гайгүй энтерпренеур, арай нэг илүү юм а ингээд дарамтлаа шахдаг. Тамхины хуулиас ямар ч ялгаа واخгүй бас нэг хууль гарч ирж байна.
За дахиад ерөөсөө энэ хардаа ингэж чинь хардаа энэ хууль мөөл батлах матлах ер нь хинт ч хамаагүй юм шиг байна. Зүгээр нэг юм батсан болоод хаяхыг хүсэж чинь зав. Гэр бүлийн хууль дээр бас ажиллах. Улсын хурлын гишүүд хуулийн төсөлтөд сайн танилцдаггүйгээс болж гэр бүлийн хуулийн төслийн чухал зохицуултыг өөрчилсэнийг ажлын хэсгийн гишүүд мэдэгдэж байна. За засгийн газраас өргөн барьсан гэр бүлийн тухай хуульд гэр бүл цуцлуулах үндсийг тавьж алдаа гаргасан ээж аавынхаа болоод түүний төрөл төрөсдгийг тэжээнд тэтгэх үүрэг хүлээнэ хэмээн тусгасан юм а. За тэгвэл төрөл төрөсөд гэж тусгасан хитрхи өргөн хүрээг хамрах учраас зөвхөн ээж аав, ах トゥ, эмээ өвөө хэмээн хамрах хүрээг ажлын хэсгээс хумих зохицуултыг оруулсан байна. Төрөл садны тэжээнд үүрэгтэй холбоотой зохицуулт ажлын хэсгийн санал унчлаа л да. Уг нь бол бид нар төрөл садны тодорхойлоод тэгээд одоо эцэг их үр хөвгөд гарцааг бол тэжээнд үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаар садангийн хүн буюу төрсөн ах гэж дүүсгээд эдгээр хүмүүс орцсон байсныг залтыг унахчлаа. Одоо тэгэхээр төрлийн хүн гэдэг үгтэй үлдчихэж байгаа. Төслийнхээ залтаар. Хитрхи өргөн байгаа хгүй төрлийн хүн гэхээр төрлийн хүн чинь зөндөө шүү дээ тий. Миний л иргэн тойрны төрөл садан бүх юм нийлээд миний мэдгээр 1000 гаруй хүн бий. Гэхдээ харин ийм ингэж новшийн хууль хийгээд байгаа байхгүй. Одоо энэ тамхины хууль, энэ ингээд ерөөсө бүх хуулиуд ижлэх. Өөрөөсөө нэг ч удаа мопед барьж явж үзээгүй хүмүүс мопедны хууль хийж гин. Өөрөөсөө хизээж тамхи зараад цагдаад хахуул өгж үзээгүй хүмүүс тамхины хууль хийж гин. Тэг амар сэтгэлийн сайхан хамгийн гол. Энийг үстэй те романтик хортон гэж нэрлэдэг. Айгуу сайхан романтик. Гэтэ хийж байгаа юмнууд нь бүгд дизастер. Дандаа хуулиуд нь хэрэгжихгүй хуурай хууль ийм л юм ийд. Ингэж хуулийг болчих. Одоо наадан болохоос өмнө манай хэд маань өчигдрөөс ахуулаад шөнийн 11 цаг хүртэл хуралдаад гисэн. Одоо ерөөс хуулийг машинд чирсэн. Махны машин шиг ерөөс. За манайхаа юу ч хамаагүй шаа. Хэрэгжихгүй намаагүй бүгдээ сайхан батлаад яваа да. Тэгээд амьдрал дээр тэр нь юу болгоо гэхээр зүгээр л хээл хахуул авилгал болно. Зүгээр л далд бизнес болно. Зүгээр л иргэд хоорондоо зөрчилдөн хэрэлдэн. Өөр юу ч болохгүй. Монтске гэдэг нэг хүний хэлсэг үт юм. Муу хууль сайн хуулиудаа үнгүүдүүлж хүчгүй болгод юм аа гэдэг. Ийм муу хуулиуд байгаа учраас хүмүүс хуулинд итгэхэ болдог. Гэхдээ Монголын хууль хэрэгжихгүй шүү дээ. Яах юм? Бүр хуулийн байгууллага нь хүртэл хэрэгжүүлэхэ болж эхэлдэг. Гэхдээ яах юм бэ? Наад юм чинь тэртээ дөрвөө хэрэгжихгүй хууль гаргацсан. Ингээд бүгдээр ингээл зам дээр ингээл тохиол зогсож байна. Тэгэхээр бүх хуулиудад хүмүүс ингэж хандлагатай болт юм байна. Тэгээд манай улсын хурлын гишүүд маань үнэхээр хуулиндаа сериосны хандахгүй байна. Зүгээр л хуулийг машинд чинь тэгээд ямар ч чанаргүй маш олон хуулиуд баталж байна. Тэрний жишээ байлаа. 1938 оноос хойш хийгдэж байгаа бүхэл бүтэн 80 жилийн түүхтэй Оросын алдарт Столичная брэнд миний гарт байна. Тэгээд энэ юугаар алдартай юм бэ гэхээр маш цэвэр тунгалаг гэдгээрээ маш их алдартай. 6 удаа нэрсэн. Дээрээс нь хусны болон кварцын шүүлтүүрээр шүүдэг учраас маш гоё цэвэр тунгалаг ийм брэнд байгаа. Тэгээд та бүхэн энэхүү брэндийг амталж үзээрэй. Тэгээд энэ бол жинхэнэ домог шүү. 1938 оноос хийж байгаа Столичная. Баярлалаа. Нөгөө бид нар чинь нийгмийн даатгал төлөөл ийм Монгол руугаа оронгууд чинь л та тэдэн төгрөгтэй байна гэдэг амир гарч ирдэг шүү дээ. Тэрний талаар сайн зэрэг гişүн асуучээ. Энэ Авбакир сайда нэрийн данс ахаа би буруу хэлвэл уучлаарай. Энэ хоосон данс байд юм уу? Үнэхээр мөнгөтэй данс байд юм уу? Энэ одоо ямар зохицуулт өөрчлөлт орох гэж байгаа юм бэ? Энийг бас олон нийтэд нэг хэлээд өгөөч. 1990 онд батлагдсан хууль 1960-аас 79 оны хооронд төрсэн иргэдтэй бид нар нэрийн данс гэдэг үндсэндээ одоо шулуухан хэлэхэд хий бичлэлт гэж хэлж болно сайн нэг шүнэ. Одоо тийм ээ одоо ингэ хүнд одоо ихтгэл төрүүлээд байж хөдөлмөр хэлж байгаа Авбакир за би ингэ нэрийн дансанд тэдэнд төгрөгтэй шүү гэл ингээл депозит байгаа юм шиг те. А гэтэл одоо хуулиар бол сонголттой. За иргэн Авбакир тэтгэврт гарахдаа нэрийн дансаа та сонгож гарах уу? Саяны одоо шимтгэл зөөлсөн төлсөн цалин хугацаатай холбоотой энэ томьёолыг сонгох үхээр 270 орчим мянган хүнээс 8% нэрийн дансыг сонгосон байдгийг. Үгүй тэгэлгүй яа тийм ээ. Үгүй тэр ийм Монголын дээр байгаа юм чи зүгээр ийм зүгээр ингээд сайн байна уу? Таны нөгөө Солонгосоос явуулаад байгаа мөнгө чинь байгаа шүү
Яснаа эн чинь ингэ зүгээр бичсэн зөө. Гэхдээ яг цаана бол мөнгө нь байхгүй өөрөө аваад арх ууцсан заяа. Найз нь архийг ууцсан юм а зүгээр бичлэлтэй л харуулж байгаа. Тэгвэл цаана мөнгө байж чи амттай болно өстэй те. Яна найз нь өстэй хамаг мөнгөөр нь арх аваад ууцсан. Одоо зүгээр бичлэлтэй л харуулж байна гэж. Ийм хин ч итгэхгүй зүгээр ер нь бол эн чинь залилсан шүү дээ. Хуурам мэхлэлт байхгүй. Хүмүүсээс мөнгөө нь авчаад тэгээ чиний мөнгө байгаа шүү гэж хэлж байгаа мөртлөө цаана яг үндэ мөнгө нь байхгүй. Энд чинь одоо зүгээр жинхэнэ комеди үстэй тий. Тийм явж байгаа байна. Тэгээд нийгмийн даатгал бол хуульчлагдсан Понци схем дээрэс нь луур хулгай болцсон гэдгийг л энийг харуулах боломжтой байна. Тэгээд тэр бичил зүгээр бичил юм биш үү. За өнгөрсөн 7 хоногт ч нөгөө нэг өнгөрсөн 7 хоногт 2-7 хоногийн өмнө лөө. Нөгөө нийслэл хотын төсөвтэй холбоотой сонсголт хийсэн шүү дээ. За тэрнийхээ тайлан танилцуулсан. Улаанбаатар хотын төсөв сүүлийн жилүүд огцон өсөд 28.9 их найт төгрөгийн 16 мега төсөл хэрэгжүүлж байна. Энэ бол улсын төсвийн 80-90%. Үүнээс гарах эрсдэл улсын төсөв болоод эдийн засагт хүн дээр тусаж болзошгүй. Тийм учраас сангийн төсвийн бодлогыг эргэж харж хяналт тэнцлийг сайжруулах ийм үндслэл нэгдүгээрт гарч ирж байгаа. Хоёрдугаарт нь тэр их мөнгийг хэн захин зарцуулж байна вэ? Тэр их төсвийг баталдаг, төсвийн зарцуултыг хянах үүрэгтэй иргэдийн төлөөлөгч нар өөрсдөө төсвийг захиран зарцуулдаг төрийн байгууллагууд аж ахуй нэгжүүдийн дарга болсон. Өөрөө төсвөө хянана, өөрөө төсвөө зарцуулна. Энэ нь эрх зүйн зөрчилтэй байна. Үүнийг залруулах шаардлагатай байна. Нэгжийн тухай хууль төр төлөөлөгчид өөрсдөө хараа тусаар ажилладаг ийм нөхцөлийг бий болох хэрэгтэй байна гэдэг ийм зүйл. За тэгээд тухайлсан томоохон төслүүдийн зөрчлүүд. Энэ дээр хариуцлага тооцох хэрэгтэй. За ийм агуулгатай тогтоолын төслийг улсын хурлын тогтоолын төслийг төсвийн байнгын ороогоор хилцсэн. Тэгээд сонсголын тайлан өнөө орой нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцсэн. Харамсалтай нь тогтоолын төсөл батлагдсангүй. За уг нь ингээд сонсгол болоод нэг үр дүн гарах хэрэгтэй шүү дээ. Нэг хүмүүст одоо өнөхөр хууль зөрчсөн байл энэ хууль зөрчсөн хүмүүстэй арга хэмжээ аваарай гэдэг тогтоолын төсөл батлуулах гад байнгын хороогоор орсон чинь унсаа. Тийм тогтоолын төсөл хэрэггүй гэдэг юм гарсан. За би тэр унгаасан гишүүдийн яг одоо зарлаад та бүхэнд танилцуулчих гэж бодож байна. Бадам сүрэн. Ийм Бадам сүрэн. Дэ Батбаяр. Ардсан намаас сонгогдсон Хэлгүү гишүүн, Сүхбаатар дүүрээс сонгогдсон Хэ Болормаа, Булган Туяа, Хасуурын Гавыг, Чойжэ дарга маань бас явж байгаа. Чойжэ сүрэн дарга байна. За дээрэс нь Жаргал сайхан, Мөнх Баясгалан, Пүрэв Даваа, Сайн зураг гэсэн эдгээр гишүүд хариуцлага тооцъё гэдэг улсын хурлын тогтоолыг ийм зүйл байх хэрэггүй гэд байнгын орон дээр унгасан байна. За тэгэхээр одоо зүгээр л юу болсон бэ гэхээр улсын хурал дээр ороод за юу болсон тухай зүгээр ярьж өгнө. За ер нь ингээ хууль муулаа зөрчсөн бай шүү манайхаа. Ер нь мэдээд аваарэ. Тэртээ дэргүй ямар ч шийдвэр гаргах болсон гэдэг хөрхий ямар хуулийн зөрчил гарсан талаар нь улсын хурал дээр тайлгнасан өгнө. За тэгсэн чинь бас эсрэг зүгээр юм сонсч чадхаач болцсон байна. Хэн нэгнийг яллахын төлөө хянан шалах төр хороо байгуулж энэ олон шинжээчнэр ажилласан гэж хэлж бас болохгүй бах. Орон нутагт эрх мэдэл өгнө үү гэдэг бол хулгай хийх, хомслох, зовчуулах, цавчих эрх өгөөгүй шүү. Төсвийн байнгын хорооны дараах ч гэсэн хэлж ирсэн 40 сая төгрөг гарч байгаа одоо энэ гишүүд өөрсдийнхөө одоо тэр төсвөөсөө одоо гаргах хэрэгтэй. Байнгын орооны төсвөөс одоо энэ 2 хоногт зориулж 40 сая төгрөг гаргаж ийна гэд хэвлэлээр явсан шүү дээ. Хин нэг яллах зориг агуулаагүй гэж байгаа бүртлөөсөө та яг яллагчийн дүгнэлтийг сая уншлаа шүү дээ. Хулгай хийсэн байна, зовчуулсан байна. Бид нар ийм имийг дүгнэх юм уу? Та шүүх үү? Шинжээж тогтоохгүй. Би ер нь энэ сонсголуудын үр дүнгийг хэлж байгаа нь бид нар яг одоо ийм хандлагаар сонсголуудыг хийгээд байгаа байхгүй юу? Тэгэл нэг л хин нэг яллна. Тэгээд энийг шүүхээр нотол. Тэгээд
шүүхээр энэ асуудлууд явах ёстой болохоос биш улсын их хурлын гишүүд улсын их хурлынхаа ажлыг хиймээр байна. Бид тэр чигээрээ 126 яллагч энд суугаад байна. Прокурорууд, мөрдөн байцаагчид юу юм? Болио би хариулт авахгүй. Зол жаргал шүү. Чи 1 минут юм уу? Энэ араа ариун зайг исүнэ. Сонсгол үр дүнд хүрсэн. Тэр нэг сонсголыг 2 өдөр хийдیں۔ 2 өдөр хүмүүс нэг цаг кофе уудیں۔ Тэр зардлыг одоо юу бодож та ярьж байна? Хууль бус гэдэг дүнэлтүүдийг хийсэн шүү. Тэр туулгын жишээн дээр, замын жишээн дээр. Тэрний хуульд нийцээгүй сонгон шалгаруултаас болоод 500 тэрбум төгрөг байхгүй болцсон. Явуулсан. Хэдийг нь бол жоохон бүүмэд. Энэ монголчуудын мөнгө. Тэгээд цаана яваад тэр 10, 20, 30-аад их 80 төгрөгч одоо ийм замаар явал яана. Гэхдээ нэг муухай юм болоод. Гэхдээ эн чинь хууль зөрчсөн энэ сонсголоор тогтоогдоод. Эн чинь улсын хурлын бас нэг үүрэг нь баталсан хуулийнх нь хэрэгжилт нь ямар байгаа вэ гэдэгт хяналт шалгалт тавих чинь улсын хурлын маш чухал үүргэд нэг штэ. Зөвхөн хууль үйлдвэрлэх биш. Тэр гаргасан хууль нь хэрэгжиж байгаа мó үгүй мó. Нөгөө нэг төсвийн мөнгө чи яаж зарцуулж байгаа дээр хяналт тавих чинь амар том үүрэг штэ. Тэгэд алах цохоод ял өгөөд явуулах гэдэг юм биш штэ. Хууль зөрчсөн байна. Энэнд нь арга хэмжээ аваа гэдэг юм хэлээд байгаа штэ. Тэгэд ийм муухай ийм арай л муухай ийм байж болохгүй. Тэгээд яах вэ одоо тэгээд идэж уусан байна. Тэгээд окей. Ямар гоё юм бэ? Идэж уусан байна штэ. Одоо гоё тэр мөнгөөрөө Токиогийн 30 давхар тоол идээ сууж байгаа да гэд зүгээр л алгаад шишэд хүлээгээд байж байгаа юм. Тэгэд яах вэ? Дараачих нь хүмүүс хулгай хийцснийхэн дараа бид нар шүүх ирэхгүй гэдээ ингэ сууж байгаа юм. Энэ бол амар болохгүй. Тэгээд ардын намын ариунаа бол арай л утгагүй ийм шүүмжил хэллээ. Тэгээд маш харамсалтай. Тэгээд ямар ч байсан тогтоол гаргаж ирснээр хүмүүс унахсан байна. За тэгээд зүгээр л ийм болчлоо шүү, хууль зөрчсөн байх шүү гэдгийг сонсч чадхаа болцсон байна. Тэгээд үнэхээр утгаа алдсан байна гэдгийг л одоо энэ хоёр зүйлээс харж болохоор байна да. Харамсалтай. За эн чи юу боллоо? Нэг 18 хоног гээд кино хийхийн тулд нэг хүү цагдаад баригдлаа, хутгалууллаа. За бүр дунд нь явцдаа ерөнхий сайдыг ааш огцруулаад маш их юм болж иж арай гэж нэг юм кинонд хийгдсэн гинэ манайхаа. Ер нь ялангуяа хөдөө орон нутгийн дөрүүдийг ажиглах юм бол дөрүүдтэй тэр тойргуудыг ажиглах юм бол хамгийн их явж байгаа пропаганда бол газар нутгийн харийнханд алдагддаг пропаганда байгаа. Энэ пропаганда за ер нь тэгээд уулуурхайтай холбоотой пропаганданууд бол амар өндөр байгаа. Одоо энэ газар чин зарцсан гэж шийтгэл эхэлж байгаа байхгүй тий. Яана тэр радион хаттаар мэдлдэг гэж шийдэж юм уу тий. Тэгээ энэ бүх нөгөө харь орноос айх айдас фомо ийм айдас үсгэж байгаа тийм одоо юу гэдгийг трама үсгэж байгаа ч гэдэг юм уу нэг ийм айдсан дээрээ толгуурлж тоглож байгаа энэ пропаганда тоглолтууд бол хамгийн их байгаа. Тэгээд энийг хүмүүс бас нэг юм босралтай болоод за юу гэдгийг олон улсын харилцаа чи юм байт юм байна тий. Монголын газар та хууль тогтоомжны юм байт юм. Газрыг чинь зүгээр ингээд зарчдаг юм байна. Эсвэл юу гэдгийг ингээд харийнхан л бидэдийг хорлоод байгаа биш. Яг үнэндээ хулгайч гэдгийг мэдсээр байж сонголттой байж байгаа бид нар өөрсдөө яг үнэндээ өөрсдөө сонгож гаргачаа сонгосон хүмүүсээ хянч чаддаггүй бид нар өөрсдөө аль эсвэл тэр хийж байгаа пропагандад нь тархиа угаалгаад байгаа босралгүй байгаа бид нар өөрсдөө эх орноо хамгийн их орлож байгаа хүмүүс гэдгээ бид нар өөрсдөө ойлгох юм бол энэ хамгийн том хувь нэмэр болж үзэж байна. Ямар энэ улмаа гэхдээ нэг юм өгшгүй мөнхийн кашаа шиг те амар заваа. Хэвээ ерөнхий сайд оролцооч дийлэхгүй юм хутгалуул аач амдл байж байгаа юм хэвээ амар зүүн залуу юм. Би сүүлдээ энэс айжна. Тэгэд энэ 18 хоног гэдэг кино бүх одоо IPTV-гээр гарч эхэлж байгаа юм байна. Гэхдээ бас хугацаатай мэл шүү. Зарим дээр нь 7 сар гараад байлаа. Зарим дээр нь одоо өнөө маргаашгүй гараад эхэлж байгаа юм байна. Тэгээд та бүхэн бас энэ киног үзэж эднийхэн маань бас өөрсдөөс маш их хэмжээний мөнгө гаргаад одоо бас төлж чадаагүй мөнгнүүд байгаа юм байна. Энийг бас үзээрэй. Тэгээ би ч гэсэн үзмээр байгаа энэ киног тий. Тэгээд үнэхээр зоригтой, үнэхээр лаг залуучууд юм аа. Үнэхээр та бүхнийг бахархаж шүү. Баярлалаа.
Энэ киног бас хамгийн гол хийсэн хүмүүсийн нэг нь Зотон гэж охин байгаа. Өөрөө найруулад, продюсерлаад ингэж хийсэн байгаа. Тэгээд бас Зотондоо бас баяр хүргэе те. Нооргийн редактор тийм охин байгаа. Баярлалаа. Та и баримтаа уншуулад ав хож суулаад хөтөлбөрт оролцоорой. Та Монгол Extreme, Party Mix, Bonobon, Kofler Block брендийн онцгой амттангуудыг аваад и баримтаа бүртгүүлээд суулаандаа оролцоорой. AirPods 4, Zaya Shopping эрхийн бичиг, PlayStation 5, Samsung H50 телевизор, Аргентины албан ёсны өмсгөл, бөмбөг зэрэг олон супер шагналуудыг хожоорой. Дуртай амттад найдаад азтан болох боломж. Ав хож амттад нааваад азтан бол. За ингээд энэ 7 хоногийн гигантик мэдээг үзсэн манайхаа. Хөл бөмбөгийн аврагчлалын тэмцээн 7 сарын 20 хүртэл юм уу? Энэ 7 сарын 20 хүртэл энэ аж ахуйн нэгж байгууллагуудыг яг энэ хөл бөмбөгийн аврагтай холбоотойгоор чөлөөтэй нээлттэй ажиллах хуваарийг нийтээр нэг захирамжаар гаргаж өгөх. Нэг байгууллага хүсээд нэг байгууллага дээр тусгаалсан захирамж гаргахгүйгээр энэ хөл бөмбөгийн аврагчлалын тэмцээн дэлхийн нийтийн спортын том баяр хийж байгаа энэ үед энэ цаг хугацаа наранд нь нээлттэй тавьж өг. Алтаа дарга цагдаагийн байгууллагатай даргад яг энэ шийдвэр гарч байгаа гэдгийг сайн олж дуулах. Тэгээд тэр хэсгийн байцаагч бусад байгууллагуудаа энэ хөл бөмбөгийн аврагчлалын тэмцээн 7 сарын 20 хүртэл явагдах 1 сарын хугацаанд аливаа аж ахуйн нэгж байгууллагуудыг цагийн хуваараас цагийн хязгаарлалаас одоо нийтэд чөлөөс яар гоё юм бэ. Хөл бөмбөгийн аврагаар өстой нэг зөөлөн амьсгалах нь шүү дээ. За одоо л нэг сайхан шөнийн 4 хүртэл амьсгалаад байгаа гэж байгаа. Энэ Эрдэнэ тархныхаа амир тэнэг заяа. 12-оос хаачдаг заяа хамаг юм аа. 12-оос хойш хаана гэдэг чинь тэрнээс хойш эдийн засгийн эргэлт байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Жижиг маш олон хүн цалинжуулнтай ингээд амар том эдийн засгийн эргэлтэд зүгээр л хаагааж байгаа. Амар ядуу. Тэгсэн мөртлөө эдийн засгт амар дургу. Амар тэнэг заяа. Вэ чи хүн амтаа уугаад мөнгө төгрөгөө олж ивэл сайн мэт. Тэгээд айгүй тэнэг заяа. Одоо ингээд шөнө 12-оос хаачингууд бүгд буудлын харигталт руу орно. Буудалд харигтахлаар яах юм? Хажууд нь хүн амтан байхгүй зодоо нүдэ болно хүчрхийл болно. Баарандаа ууж байгаа юм яаж тэнцэж хамгаалагч байгаа шүү дээ тийм үстэй. Тэгээ ямар ч байсан азар дэлхийн хөл бөмбөгийн авраг боллоо. Тэгээд дархны одоо Тархан хотын дарга бол бас мэдрэмжтэй байна те. Ямар ч байсан манайхаа энэ үеэр нь бити ингээд одоо янз бүр улгаад байгаараа дарамтлаад байгаараа та нар нэг аштайхан байчаарай гэдээ ингээд ярьж чинь. Тэгээд энэ бол яг мэдээж чамдлагаар чанга атга те. Энэ бол эхлэл. Тэгтээ дарга нараа эдийн засгийн эргэлтээ аль болох сайн бол Бангкок төтөж очиод үзэлдэр 24 цаг л бож гинж байгаас. Арай гэж нэг юм 6-аас нөгөө трансгендерүүд болгол. Үгүй чи ингээд эдийн засаг чи ингээд эргэлдээд ингэх тусмаа та нар мөнгөтэй болно шүү дээ. Илүү их татвар хураана. Чи арай өөр эдийн засаг чи арай гоё болно. Тэгээд ямар ч байсан энэ бол сайн мэдээ байлаа. Дэлхийн хөл бөмбөгийн аваргаарч болтугай эдийн засгийн эргэлт нь нэмэгдэж байгаа юм байна. Дарханд баар ажилладаг хүмүүс арай гайгүй баян болох нэ. Баяр хүргье. Сайн мэдээ байлаа. Тийм шүү дээ. Одоо чи өглөө болж байгаа 10 цагаас болж байгаа. Тэгэхээр яг гайгүй болох л баг л та. Шөнийн 1-ээс болж байгаа 4-өөс болж байгаа 3-аас болж байгаа 6-аас 10-аас болж байгаа шүү дээ. Оо тийм үү. Тэгвэл бүр гоё юм шүү те. Цагийн хязгаарлалтгүй болсон юм чи өглөө ууж болох нь шүү дээ дархныхаа. Та нарт баяр хүргэе. Өглөө шараа тайлж болох нь байна. Энд чинь ч гэсэн гигэдэг үстэй те. За ингээд энэ 7 хоногийн weekly show-оор өндөрлж надтай хамтдаа өгнө маш баярлалаа. Хайрцаашаа. За тэгээд нэг юм байна. Өөрийгөө биш үү те. Одоо чи бүхнийг мэддэг болцсон юм уу гэдэг шиг те. Өөрийгөө бүх юмныг мэддэг. Би бүхнийг зохицуулагч. Би бүх хүний амьдралыг мэдж шийдэд заана гэдэг ийм том толгойтой хүмүүс манай төрд айгүй хөш. Бидний бүх юмыг заах гэж.
юу өмсөх, юу зүүх, юу татах, хинтээ секс гэхдээ ерөөсө бүх юм заах юм. Хитэн цагт арх уух. Тэ? Хаагуур явах, хинтээ уулзах бараг сүултээ заах гэж. Тэгэд тэр заасан заалт болгоно нь дандаа хуйлж болж. Хуурай хэрэгждэггүй хууль болж хуурж байна. Тэгээд бити тийм тэнэг байгаа чи. Тэрийг өөртөө айгүй ухаантай гэж боддог. Sorry no, энэ чи хамгийн тэнэг үйлдэл. Та нар хамгийн тэнэг байна. Хүний амьдрал болгоныг заана гэж хизээч байхгүй. Харин эсвэргээрээ та нар хүний амьдрал саад болоод байгаа юмнуудыг л саадуудыг л чөлөөлж явах ёстой шүү манайхаа. Тэгээд наадан болох гэж байна. Манайхаа хуулиа машинд жаах шиг байна. Тэгээд аль болох те манайхаа бидний амьдралд саад болохгүй хуулиудыг машинтчаараа гуйж шүү манайхаа. Тэгээд дараагийн 7 хоногт эргөө уулзцгаая. Амраас Weekly Show-да баярлалаа. Хайртай шүү.